Чи одоо бичлэгээ хийгээч бүтэн сар өнгөрцөн байна шүү дээ. Чи нэг бичлэг энэ төр хийдэг байсан яасан гэдгсэн чи. Юм дуурахгүй. Тэг яагаад гэдэг. Чи одоо нүүр мөрөө будаад бичлэгээ хий гэдэг лээ тэгсэн чи. Үгүй гинэ. Яагаад гэсэн чи. Нүүр будгаар чи ингээл цаг маг өнгөрнө гэл. Йоо. Түлтэй нүүрээ бодохгүй хичэлтэй гэсэн чи тгийг юм. Тэгэл нүүрээ бодохгүй бичлэгээ хийгээ сууж юм. Бас ингээд гэрэл мэрэл тавиалтай ингээл. Ер нь ингээд яа бичлэг хийх байсан шалтгаан чинь тэр нүрээ бодох гэрлээ тавийн гэх нэг юу хийх мэх гэдэг нэг юм баах юм бодох хэрэгтэй болоод тэгсэн чи ерөөсө бичлэг хийх юм нэг ядаргаатай санагдаад тэгсэн. Тэгээд сарын хугацаанд амарч агаад өнөөдөр зүгээр л байгаагаараа тэг гэртээ яг юу ч юмэр нэг өдөр идэв штэ. Тэр өдөр маань энэ өдөр байна. Тэгээд ярих юмнууд бол янз янзын жижигхэн ярих юмнууд байна. Юу гэвэл Монгол явах гэж байгаа. Маш их баяртай байна. Гоё зуныг Монголд өнгөрүүлнэ. Тэгээ одоо юугүй удахгүй явах гээд байгаа болохоор хөрөгчөнд байгаа идэх юмнуудаа идэх хэрэгтэй байлаа. Тэгээ нэг 2-7 хоногийн өмнө нэлээд юм шарсан төмс байдаг шүү дээ. Тийм хөлдөө өөрөө шардаг. Тийм шарсан юм төмс авсан. Тэгээ тэрийг идэн гэдүүлээ гэсэн чи ерөөс идсэнгүү. Тэгээ бас нэг юм 4-ний 1 хүртлээ явцсан гэх юм уу да. Тийм задлсан гурил байна. За тэгээд тал байцаа байна. Тэгээ тал сонгон байна. Өчтөр нэг бүхрийн мах авсан байсан. Тэгээ энийг ингээ нийлүүлээд те энийг эднэрийг нийлүүлээд яг юу хийх вэ гэсэн чинь цөв ийгээд идчих гэж байна. Гэхдээ тэгтээ чи удахгүй Монгол явна штэ. Юу цөв юм бэ? Тэгэл гурилцуураал гэл салхуураал тэгээ өөртөө ярьсан ч аа. Үгүй эдгтэл би ингээд гоё Монгол хоолоо идмээр байна гэдгийгсэн. Гурилцуураад тий цамгноо хэрчээд бүр жинхэнэ цөв хийжлээ. Бол одоо үнэхээр бахархаж байна өөрөөрөө. За тэгээ шинэ сонирхолтой юм гэвэл азар манай гэрт лов үлдэггүй байна. Ер нь лов дургууд гэхдээ ягаад ч юм лов аваад цовиндаа хийждэг. Өнгөнд нь ч юм уу юунд нь ч нэг л юм дутуу санагдаад тэгсэн мөртлөө ловд нэг тийм дуртай биш. За тэгээд цовингаа хийгээд тэгээд сонирхолтой нь гэвэл нөгөө шарсан төмс шүү дээ нарийнхан дөрвөө олон газар идэг. Тэр төмсөө шараад гурилын маань бэлэн болсны дараа нь шарсан төмсөө хийгээд тэгээд хутгасан заяа. Шарсан төмс чинь юм урт нарийнхан байгаа шүү дээ. Гурилнаас урт заяа. Гэтэ яг удайжгүй болцсон. Тэгэж хийж идэж үзлээ. Шарсан төмөстэй цовин. Гэтэ болтон байхгүй удайжгүй сайхан болоод. Гэтэ миний саяны хийсэн цовин надад бол таалагдахгүй байна л да. Яагаад гэхээр гурилын жоохон хатуу. Өөр сонирхолтой юм гэвэл юм ухаж байгаа зэм бид явах гэж болохоор нэг юм тентгийн болон тоогоо ухаад байдсан чи юу болсон бэ гэхээр стич. Энийг олсон. Энийг олоод энийг авсан баггүй юу? Дотроо юм чигтэй. Энэ миний хүүхэд насны мөрөөдлөөсөн байхгүй. Би тэгээд энийг ингээд үнэхээр хороо ертөнцтэй байдаг үү байдгүй юу гэдээ ерөөсөй ойлгохгүй байсан нэг тийм мэдхгүй юм хүүхэд тахтаа нэг зүүдэндээ ч юм уу эсвэл хүүхлэн юмнаас ч юм уу харцсан юм шиг байна. Тэгээ ерөөсөө ийм чихэр гоё тийм чихэр байдаг байсан да гэсэн юм надад дурсамж үлдсэн. Тэгээ том болцсон. Тэгээ явжсэн чинь хэдэн сарын өмнө нэлээд хэдэн сарын өмнө заяа. Энийг би олсон байхгүй. Тэгсэн чинь ингээ хоёр юм чихэртэй заяа. Ингээд савтагаа иждэг бид дөрөв задлаа гэх юм аа. Тэгээд ингээд онгойлгонгод энэ дотроо ингээд нөгөө нэг юм чихрээ задлаад ингээд хийдэг заяа. Тэгээ яадаг лээ би одоо задлж хийгээгүй л юм. Тэгээ ямар тэгээ ингээд толгойг нэг онгойлгоод ингэж онгойлгоод ингээд амрууга хийгээд иддэг заяа. Тэнийг би ингээд жоохон батаа нэг ханаас ч үзээд хараад гисэн. Тэгэл нэг юм жинхнээсээ байдгүй юм тэгэхээр нэг юм гоё чихрээ байсан гэсэн дурсамжтай заяа. Тэгээ би ингээд явж байгаа олоод би бүр шокнд орсон заяа ингээд. Гэж. Нэрнээс ингээд байдаг байсан юм уу гэх. Ингээд сонирн болсон заяа ингээд. Энэ чихэр үнэхээр байсан юм. Миний мөрөөдлийн одоо төсөөллийн тийм чихэр биш байсан юм байна. Жинхнээсээ юм байна гэх ингээд ойлгоод явчих юм дээ. За тэгээ ойлгож байгаа. Тэгээд бүр ингээд одлоо заяа. Тийм нэг нь болохоор юм ус үзэн тий. Нөгөөх нь болохоор юм колад. Би тэгэхээр колад чихэр нь дуртай биш. Тэгээ энэ дотор уусаа байсан болохоор тэгэл авахаас өөр аргагүй. Яг хэдүүлээ одоо задлаа заяа дотор нь хийгээд идэж үзээ л та. Би энийг гоё Монгол явахтаа үр хүчиндээ хийгээд авч яваад тэг гоё хүмүүстэй уулзаад найзтай уулзахтаа ингэж гоё гарын дээр ингэ май чихэр гэж тавьж өгч байгаа. Тэг запасыг нь ч гэсэн яванд олох л хэлбэл тийм нэг гаан чихэр. Тэг энэ бол үнэхээр байдаг байсан юм байна. Хүүхэд тахта яалтч үгүй энэсээ л энэ чихрийг харсан юм гээд авах гээд авч чадаагүй олдоогүй юм л хөтэй хүрх. Тэг нардаа юм бэ. Тэг ингэ да. Чихэрний буу юм хайш. Ингээд хийчихдэг. Тэгэл цагаараа гэлтэнгүүд ган дээр ингээд.
ингэхгүй юм. Ингээд зүнийг гарч ирэх юм. Ингээл гарч ирэнгүүт ингэж аваад тэгэл тийм ээ. Ингээд дарангууд ингээд гарч ирэх юм байна л та. Ингээд $2. За тийм зэ. Тэгээд би сая гэр орноо ухаж чад олоод яасан бэ гэж хугацаа 9 сар дуусна гинэ. Очоод юу дуусах гэдэг бастай. Тэгэхээр одоо хайрлах амнахаа болоод хадгалгаа болоо гаргаж ирж идэх гэж бодоод гаргачлаа. Одоо нөгөө ус үзэмтэйгээ бүгднийг нь хийчих. Урд идэхгүй бол энэ чинь нөгөө агаар дээр гараад ирчих гэж чам. Норж мороод чигшил аваад гачаа амтд болчихгоо. За хардаа. Би одоо ингээ баяжчлаа хардаа. Одоо энийгээр би 3 6 9 хүндээ айлж болох юм уу баг. Тийм ээ. Явжаа тааралт би та нарт үзье юу. Чирид гайд. Дараагийнх нь бол би өчтөр кино үзсэн заяа. Тэг кино үзээд тэнцээ юм чупа чупсны модон чихрийн чупа чупс л тэрний юм бас юм нөгөө тэр одоо яадаг юм ингээд хотгуурдаа тэгээд ингээ унгаадаг тийм шиг юмсан байхгүй юу. Тэг яад чинь би кино үзэнгээ ингээд бас хүүхд насаа дурсаа заяа. Юу ямарсан. Модон чихэр хөлхмээрсэн. Тэг дээрс нь юм тодорхой хугацаанд л гарч байгаа гэсэн нэг тийм юм тоорын амттай чупа чупс. Тэр чупа чупсаа амар исэн болохоор тэр тоглоомыг тоглосон 200 yen. 200 yen ч одоо хэдэн төгрөг юм. 70,000 төгрөг мөн тэр хавцаа. Тэгээд тэндээс би 4 ширхгийг гаргаж авсан. Энэ болохоор пудинг. Энэ болохоор юу лээ. Би ингээд гүзээлдэг ус үзэм хоёрыг хольж хилээд идэх байхгүй юу? Сольж хилээд идэх юм уу? Төмс луу хоёрыг бас. Тэгээс төмс сонгоо хоёрыг бас. Тэс дуусах гэдэг. За тийм дээ. Тэгээд энэ. Тэг би бас баруун зүүн хоёрыг. За тийм дээ. Тэгсэн чинь ингээд эндээс энэ пудинг буюу одоо пудингтэйгээс нь нийтдээ хэд гарч ирлээ. 2 гарч ирээд 4-ийг авсан шүү дээ. Энээс 2 тэгээд нөгөөдг нь болохоор тоорж юмсны амттай гарч ирсэн юм. Тэгээд 4 юм чихэр хойцсон. Тэгээд киногоо эхлэхийнхаа өмнө нөгөө ингээд чихрийнхаа цаасыг ингээд задлахаар чинь ингээд шаржигнаад хүмүүсийн анхаарал сарниулаад хүмүүс төвөгөөдөд тухгүй болгоно шүү дээ. Тэгэж одоо кино эхлэхийн өмнө ингээд нөгөө чихрийн ингээд задлаа тэгээд амдаа хийгээд тэгээд киноны туршид ингээд хүлээл суугаадсан байхгүй юу. Тэгээд хажуудаа нэг ginger ale тавьсан. Ингээд уугаад. Тэгсэн чинь ерөөсөө би энэ их сахарыг ингээд хүлээж авч чадахгүйсэн гэдэг. Багадаа бол нэг чупа чупс ч одоо миний нэг өдрийн л нэг сургуулийн завсарлагын л хэрэглээл байсан санагдаад байгаа хгүй. Тэгсэн чи би тэр өдөр өөр ямар ч чихэр идээгүй ээжиж ганц чупа чупс ингээд долоогоод те. Кино үзэн гэсэн чи ингээд бүр чадахгүй заа ингээд бүр ам бялуураад барыг тарих толгой гацланд ороод байгаа юм байна. Тэгээ талд нь хүрээгүй тэгээд ундааны хасаа ам дээр тавиад тэгсэн. Дараагийнх нь болохоор үзээ. Кино театраас гараад явж исэн чи миньон байсан баггүй юу? Тийм, миньон. Тийм Мексик, Итали, Америк ч илүү гэсэн нэг юм 3 миньон. Тэгээ нэг нь болохоор ингээд Италийн пицца барьсан. Пицца барьсан. Мексик нь болохоор ингээд гитар укулелегээ тоглоод ингээд ийм том малгайтай зэ. Нөгөөдг нь болохоор ийм Америк л англи хэлээ. Нэг ийм мотоциклийн малгай өмссөн тийм миньон байсан баггүй юу? Боб. Би зөв хэлж байна уу? Боблах. Боб гэж бодоод ах юм. Бондгор 2 нүдтэй. Нүдний шилтэй чи боб те. Тэгээд тэр 3 байсан юм. Тэгээд би тэрийг харчаад би Мексикийг авмаарсан баггүй юу? Амар гүрхэн гэдэг юм гоё том малгайтай те. Тэгээд ингээд тэр одоо гитар илүү укулеле илүү засаад тийм хөгжим тоглож байгаа. Тэгээд манай гэрт болохоор 2 миньон байгаа. Энэ жижигхэн сүнээр нэг нь болохоор суши барьсан билүү идэж байгаа илүү. Тэгээд нөгөөдг нь болохоор унтж байгаа. Тийм crazy rock лөө. Юу вэ? Нэг юм чулуу барьсан. Тэгээд ингэж унтж байгаа тийм миньон байдаг хгүй юу? Тэгээд тэр хоёр дээрээ бас нэмээд нэг хөөрх нэг нэмжил гэж бодсон юм би. Тэгээд чихмэлэн бас 2 миньон байгаа юм. Тэр яах вэ? Тэгээд ийм жижигхэн хөөрхөөс өнөр миньон 2 байсан дээр нэмээд би Мексик хүсээ тэгээд авах гэсэн чинь надад Мексик нь гарч ирээгүй. Юу гарч ирсэн? Итали гарч ирсэн. Пицца. За яах вэ? Тэгээд би англи хэл Америк аль нэгнээс юм аа. Тэр мөн зүгээр л мотоцикл дээр хүмүүстэй юм хамгаалтын малгайтай миньоныг бол өсөхгүйсэн байхгүй юу?
Тэгээ явдаа миний 2 төссөн меню гарч ирсэн. Тэгээ одоо цөмөр харцгаая. Би тэгээ та нарт нөгөө түрүүний хэлсэн 2 менюнууд гэсэн харуулъя зэ. Тийм ингээд нийтдээ 3 меню харцгаая цөмөр. За энэ. Энэ дэр бичээстэй нэг цаасан байсан. Ийм гоё малгайтай. Тэгээд Мексик меню, тэгээд Америк, Итали. Тэгээд эргүүлээд тэгээд гэд гарч ирдэг тийм бөмбөлөгийн дотор гарч ирдэг. Тийм хөрхөн пиццатай. Дараа нь би пицца хийвэл энэ менюнд хажууд нь тавьж байгаад бас хийж болох юм аа гэж бодсон. Гэхдээ би пицца хийхгүй байх л та. Үгүй хийнэ. Тийм ардаа ингээд бүрэн босгоод тавьчихдаг. Одоо би нөгөө хоёроо олоод ирээ заяа. Жах үлээж. Сушитэй нийнэ. Нүд нь болохоор юм нойрмог унтж байгаа. Энэ бол ерөөсөө би бол зүгээр л бүх цаг үед ингээд унтаад иж юмэр санагдаад байдаг. Яг унтаад бол биш юм байна. Орон дээр ингээд хөвтөж юмэр санагдаад байдаг хөөе. Тэгэхээр би бол бодохдоо өөрийгөө урд насандаа юм хөвлөр явах юмтай байсан бахаа гэж боддог. Тэ. Тэгэл ингээд шал газартайгаа ойрхон ингээд жохон ингээд алхаж байгаа хөдлөөл ядрангуудаа шууд ингээд газар шалтайгаа ойрхон болохоор идчихдэг тийм. Одоо тийм зэ. За юм лийдэх юм. Хартаа хөөрхөн бааддаг юм. Би бас урд насандаа миньон байсан ч гэж магадгүй нэг тийм дүрсгүй тийм. За юм хөөрхөн. Хөөрхөн бааддаг юм. Хөөрхөн. Хөрхий уучлаарай чамайг жоохон голоод байсан. Тэгээд ингээ харахаар бол хөөрхөн байна. Тэг бас нөгөө нэг юм дэлбэр зүйтэй нэд штэ. Тэрийг амаараа. Бас Боб те. Боби нөгөө нэг байнга барьж идэг нөгөө чимлээд штэ боронктой бамброш хинч гэдэг лээ. Тэрийг асаамаар. Тэгээ рок ямар crazy rock гэлээ хэм блий. Энэ барьсан байгаа юм чулуужаа. Энэ чулууг санаад ах юм. Энийг асаамаар. Тийм нөгөө том чихнэлэн 2 миньон байгаа гэдгсэн штэ. Тэрний нэг нь яг юм боб заяа бас энийга барьсан. Нөгөөд нь болохоор юм далавчтай би яхад тэгж харуул. Өөр бас сонирхолтой юм бол одоо ингэж байж байгаа юм ингээ бага цуглуулад тэгээ Монгол явна гэх тэнгууд яаж байгаа вэ гэхээр нөгөө нэг найздаа өгнө ч юм уу те тэгж бодож авсан ингээд нэг хэдэ эрдэн чихэр тэгээд шоколад асан байхгүй юу жижигхэн самартай гэдэг. Тэгсэн чинь гэртээ нэг өдөр бас байжлаа. Гэрт ямар ч чихэр алга. Тэг гармааргүй байна. Тэнгууд яах вэ нөгөө гармаан тэр нөгөө авсан юмныхаа уут руу ингээд миний гар явж байгаа байхгүй хүн дөгнө гэж авсан чихэр шоколад руу. Тэгээд дээр нэг ийм цавтай шоколад юм ийдсэн. Самартай. Гэх мэтчлэн заяа ингээд жаахан эрт юм цуглуулад авахаар ингээд идчихгээд байна. За тэгсэн чинь одоо би дахиад идмээр байгаа байхгүй юу. Тэрний үе гэхээр би ийм одоо би харуулъя заа. Тоор жимсний амттай ийм ирзэн чихэр байна. Энийг идчихмээр санагдаад тэгээ бас ууд руу гар яваад лээ л та. Тэг ямар ч юм бэ. Тэг боллоо. Болохоор шийдлээ. За хамгийн гоё юм гэвэл одоо би ярьж өгөн заяа. Хамгийн сонирхолтой сонин содон юм бол энэ миний хамарны энд нэг батг гараад тэр маань одоо идгээд явж байгаа маа. Тэг одоо яах вэ? Энэ үсээс ингээд чолк биш мөртлөө ургаж байгаа юм. Хүний амьдралаа гэж. Тэг. Ус маань бас хөрхө хатчихжээ. Та нар ингээ үсээ сэнсдэх тийм дуртай дурггүй юу? Дуртай дургүйч та хамаагүй. Би ингээд үсээ сэнсдэгээр ингээд ягаад чи ингээд нэг сэнсэгддэггүй заяа. Ингээд үсээ ингээд тэг босонд орж гарч чи үсээ сэнсэн гингүүд л ингээл үснийхаа сэнсийг бариад асаацсан мөрчлөө миний нөгөө гард ингээд сойз тэгээд ингээ хамт иждэг заяа. Тэгээ би ингээл үсээ сэнсдэг чи ингээд сэнсдэнгээ шүдээ угаадаг ч юм уу тий. Эсвэл ингээл нэг юм шал өөр юм ингээ нөгөө гараараа хийгээд ингээд үсээ сэнсдэгтээ ерөөсөө анхаард үзье. Ер нь бол би үсээ сэнсдэх хамгийн дургу. Гэхдээ би нойт үстэй хахаас маш дургу. Тэг яад ч ингээ нэг юм яг энэ хорвоо дэлхий дээр тийм үсээ сэнсдэг гэдэг тэр үйл ажиллагаа. Тэр арга хэмжээ надад яг хамгийн ядаргаатай бөгөөд ийм сонирхолгүй заяа. Уйтгартай тийм үйл ажиллагаа. Хөдөлмөр шиг санагдаад идэв. Тийм ирээдүйд бас те манай миньонор за тэрэн цаашаа юм битээ. Бас ирээдүйдтэй ингээд нэг юм бид нэр ингээд уснаас гарч ирээд тэг ингээд хандаа нэг юм онгорхон нөхдөй заяа. Тэг тэр нөхрөө ингээд толгоогоо хийнгүүд ингээд шууд ингээд үсийг нэг сэнсдэг заяа. Гэл заяа. Тэгэл тэр нэг за нэг 10 секунд л тэр нөхрөөгөө толгоогоо оруулдаг тийм системтэй тийм одоо зохион байгуулалттай юм гэр орон суудсан маань би болох байх гэж би бодож төсөлт юм аа. Одоо тийм. Өнөөдрийн бичлэгний хэвчээ хамгийн гол хамгийн чухал бөгөөд
бүр хамгийн сонир яана өргөчн дотор нэг бас нэг юм хэдэн ширхэг мөөг үлдсэн байхгүй. Тэрийг ороод яана явтлаа юу хийж идэнэ. Тэгээ би нэг 2900 грамм билүү? 2.9 кг билүү? Нэрс асан баггүй хөлдөө нэрс одоо барыг 4-5 сар өнгөрлөө. Тэрийг бас идэж дуусаагүй байгаа. Тэр гараа тэгж жагаад тэртээ явах гадагцчаа. Юу чимээр юм бэ? Смути энэ төр хийж уух хэрэгтэй болов. Барин хийж идсэн уг нь. Жимсний чанал нэрсний тэрнээс асууж. Тэгээд нэг доор бол тийм хэмжээгээр бол дэми юм лээ авах. За тэгээд дахин хэлсэн баг. Өнөөдрийн бичлэгний хамгийн гол хэлэх зүйл маань Монголд очоод ивент хийх гэж байгаа 8 сарын ихэр юм уу да тий. Тэр ивент дээр болохоор энэ залхуус орносынхаа логотойгоор тэгээд стикер, tote bag өөр юу лээ. Пин нөгөө ингрийн тэмдэг түлхүүрний оосор хийж байгаа. Би л стикер хараад нэлээд удаан инээсэн. Мишээсэн гэх юм уу. Надад бол маш хөвгөлтэй санагдаж байгаа. Тэгээ манай лого ч гэсэн ер нь нэг тийм жоохон марзан, ширүүн, гэхдээ нэг юм cute тийм маазарсан. Тэг нэг тийм хөөрхөн басан гэж бол би бодож байна. Тэгээд логогороо нөгөө нэг түлхүүрийн оосор хиймээр ирсэн баггүй юу. Тэгээд миний яг хүсэж байгаа түлхүүрийн оосор ерөөсөө олдохгүй, харагдахгүй, хайгаад тэгээд олохгүй байж байгаа. Би тэгээд яг өөрийнхөө хүснээр олоод тэгээ одоо хийлгсэн. Тэгээд яна миний хөл өвдөг ороод ирсэн. Хийлгсэн. Тэгээд тэр маань өчигдөр ирсэн. Тэгээд би задлаад харцсан л та тэсгүй. Тэгээд одоо яхав ингээд хамтдаа харъя. Би бол маш их баяртай. Надад бол бүр үнэхээр иддүүтэй хөөрхөн санагдаж байна. Хардаа. Ийм ууттай ирсэн. Тэгээд задлаад би болохоор ингээд нөгөө нэг юм өнгөхгүй тийм уут байдаг шүү дээ. Ингээд наачдаг. Тийм уут эсвэл ингээд өнгөхгүй уут тэгмүүдээ нөгөө нэг үзүүрийг нэм шинэ жилийн бэлэг шиг ингээд бодно шүү дээ. Тэгж боох юм уу? Тэр хоёрын аль нэг уутанд гоё хийгээд тэгээд өчтөр би харцсан. Надад бол үнэхээр хөөрхөн санагдав. Ингрийн зүйлт маань болохоор ингрийн тэмдэг гэх юм уу тий. Гэхдээ тэр чинь ингэртэл ганцхан зөөхөө шүү дээ. Тэр маань болохоор 3 төрлөөр гарч байгаа. Tote bag маань болохоор 2 төрлөөр. Нэг нь болохоор энэ тааран уутан дээр тааран гэх юм уу тий. Бэж өнгөн дээр гарна. Бэж өнгөтэй гарна. Нөгөөх нь болохоор юм хар өнгөтэй. Гэт юм хоёр сонголтоор гарна. Тэрэн дээр болохоор нэг үг бичсэн байгаа. Тэгээд залхуус орнсын лого тий. Тэгээ нэг нь болохоор би өөрөө авна. Өөрөө хэрэглэнэ. Би харийг авах уу, бэйжийг авах уу гэдээ одоо бодсоор л байна. Бэлэн үү? Тадаа! Ийм инээдтэй. Би албаар энэ оосрыг нь ийм загвартай хийсэн байхгүй юу? Ягаад гэхээр энэ нэлээд надад цэвэрхэн санагддаг. Тэгээд ийм бөөрөнгийн нэг ийм бөөрөн хэвч дугуй хэлбэртэй тийм байдаг шүү дээ түлхүүрийн оосрны. Тэр ингээ хитрхи том хүнд тэгээд тэр ингээ нэг амын ангаалгаад ингээ түлхүүрээ хийхээр ингээ амар санаа. Би бол дургу зэ. Би бол тэрийг ингээ хийхээр дандаа гуруугаа урах ч юм уу, умсаа хоглох ч юм уу тэгэд идэгсэн байхгүй юу? Тэгээ жоохон байхад энэ тэрийг онгойлгох бол бүр юм хэцүү ажил шиг санагддаг байсан. Тэгээ одоо ер нь заавал түлхүүрийн оосор гэхгүйгээр ингээд цүнхэндээ ингээд зөөх ч юм уу тий өрөвчөндөө гар цүнхэндээ эсвэл одоо юу ч хийдэг гоё камеранда ингээд зөөх ч юм уу тийм бол янз бүрийн байдлаар ингэж гоё зөөдөг бас болохоор ийм илүү амархан хялбар тэгээ ийм дэгээ юу гэдэг энэ дэгээдээ болгосон заяа. Тэгээ бас дээрээс нэг яман дээр яг ингээд энэ залхуус орносынхоо логог хэвлэнэ гэхээр надад бас таалагдах байсан. Тэгээ тийм болохоор бас ийм хөнгөн ийм яг л толгойн ингээ гоё харагдаж чахаар ийм байдлаар түлхүүрийн оосроо хийсэн. Энэ бол бүр яг миний хүсэж исэн тийм сонголт загвар. Тэмүүдээ за одоо гоё ингээ задлаа заа. Энэ дүрсээ сайн цээжлэх яваарэ гэж харагддаг. Тэнэгүүд л нь болохоор энэ. Тийг нь болохоор ногоон өнгөтэй хийсэн байхгүй юу? Ногоон өнгөтэй хийлгсэн. Тэг миний нүдээс жоохон ийм ногоон бор холилдсон өнгөтэй. Тийм болохоор яг тэр хэсгийг ингэж гоё тодруулж оруулахыг хүссэн. Тэгээд яг ийм эмгтээлэг бол биш байгааз лого маань. Албаар угаасаа тэгсэн. Хоолой нөгөө залхуус орносын хоолой ч юм бас эрэгтэйлэг хоолойтой. Дээрэс нь маадарч байгаа юм ч гэдэг юм те. Тэр нь тэгсэн нэг жоохон иршүүд бас байдаг. Тэнгүүтээ бас би ч өөрөө эмгтэн хүн учраас нэг юм жоохон ичингүүрсэн те. Тэрийг ингэж оруулах маягаар ийм гоё яган хацар хийж өгөөд тэгээд саримсныхаа хэлбэртэй тэгээ юм ногоон одоо бас ингэж ургаад соёолж байгаа тий. Бас ирээдүйтэй. Өшөө яаж тий
хөгжих нь үү гэсэн. За тэр нь ч бас ашиг. За тийм зүгээр ингээд саримсны ингээд голоос нь иш нь ургаж байгаа тийм саримс, залхуу саримс. За тийм залхуу тэгээ нэг жоохон хайнга нэг тийм харагдаж байгаа юм. Тэгэхээр үсний энэ дуурга энэ болохоор нөгөө нэг хамгийн анхны миний царайгаа хийсэн бичлэгэн дээр би үсээ ингээд ороосон шүү дээ. Тэр чинь болохоор ингээд миний үс ингээд явж байгаад яг энэ үзүүр дээр очихоор ингээд дали хагарсан байхгүй. Тэрүүгээр маш олон жил ингээд явснаас болоод юм уу мэдгүй. Ингээд яг ингээд голоор ингээд хуваад шүү дээ. Тэнгүүд ингээд яг энэ уртлын үсийг ингээд далигаараа үлдчихэд идэх байхгүй. Тэр өдөр яг ингээд хуваагаад ингээд шуусан чинь яг нэг хэсэг ус үлдээ. Тэр үсийг одоо хааш нь явуулах вэ гэдэг ингээд яг зөв хаглаад явуулгаад ерөөсөө явдггүй зөө хөдөлгөө тийм зөрүүд эвүүч гэмээр тийм ус. Тэр үсээ би яг гэж бод юм гоё дуурга бүр хэсэгтэй ингээд холбоотой байна. Миний цүнх байна. За энийг ангил. Тэгээд одоо эндэн ч юм уу хаанч гэсэн болно л доо. Ингээд хичнэ. Тэгээд ийм бүрхэн. Ингээд зүгтчих. Хүрмаас нэг. Тэгээд бичлэгтэй маань хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд залхуу саримсын ивент дээр уулзцгаая. Тэнд бас би 2 төрлийн гоё дринк уух юм хий гэж бодож байгаа. Нарийн мэдээллийг залхуу саримс дээр тавьсан байна. Баярлалаа баяртай.